Сайн байцгаана уу? Энэ өдрийн минь төргий. Өнөөдрийн бичлэгээр би хэрхэн өөрийн үүсгэсэн AI видео бичлэг дээрээ AI ашиглаад текст уншуулдаг вэ талаар бичлэг хийж бэлдлээ. Тэгээд өөрийнхөө өдөр бүр хийдэг 1 минутын бичлэгэн дээрээ тайлбарлаад заах аргачлалаа хийгээд явчихъя гэж бодлоо. Тэгээд бичлэгээ дуустал нь үзээд дагаад хийгээд яваарай. Бас бичлэгээ үзэхээс өмнө subscribe дарахаа битгий мартаарай. За тэгээд бичлэг рүү орцгоё. Гадна давхар хөгжүүлдэг голцоо AI бичлэг ордог сувг байгаа. Тэгээ би энийг хөгжүүлээд нэг 2-3 сарын хугацаа болж байгаа, зарцуулж байгаа. Тэгээ энэ дээр эхлээд бол нэг 7-8 секундын богино бичлэгнүүд хийдэг байж байгаа. Сүүл рүүгээ болвол ер нь 1 минутаас жоохон дээшээгээ дандаа бичлэгнүүд хийж оруулдаг болсон. За ингээ миний хийсэн одоо богино бичлэгнүүд нэ. Эхлээд бол голцоо дандаа TikTok дээр төвлөрч айгу хийдэг байсан. Тэгээд жоохон дүүнер айгу их үздэг. За тэгээд энэ миний хэвтэй буюу 16:9 хэмжээ гэдэг лөө бичлэгнүүд байна. За одоо яг өдөр болгон хийдэг 1 минутын бичлэгээ хэрхэн хийдэг. Тэгээд яаж дуу оруулж текстийг одоо уншуулдаг вэ гэдгээ одоо энэ бичлэгээ хийнгээ 1 минутын бичлэгээ хийнгээ заах гэж байна. За эхлээд хамгийн түрүүнд би урьдчилаад зургнууд ингээд бэлдээ тавьсан байсан. Зургнууд хийж тавьсан байсан. Тэгээд дарааллын дагуу ийм зургнууд ChatGPT дээр гаргуулж авсан. За одоо энэ зургнуудаа одоо хөдөлгөөнтэй болгоно. Тэгээд хөдөлгөөнтэй видео гаргаж аавна. За одоо зургаа оруулъя. Зургнууд дотор байгаа. За энэ тэндээ орчиж эхнээс нь авахгүй дарааллын дагуу ихгүй бол болохгүй. Энэ биш. За энэ. Промпт өгөхгүй бол тэгээд Grok маань одоо автоматар өөрөө ингээд үүсгэж чинь. Промпт өгж болно. Тэгээд промпт өгвөл илүү сайн. Тэгэхгүй бол заримдаа тэгээд өөрөө дур мэдээд хийчдэг болохоор зэрэг таалагдахгүй янз янзын юм орж ирнэ. За ингэж үүссэн байна. За ерөнхийдөө бол ингээд энийг ингээд татаад авчи. Энэ боллоо гэж үзье. За тэгээд энийг дэлгэцэн дээрээ тавьчаа. Надад дараа нь юу хаад амар. За одоо дараагийн зураг. За энэ баавга ингээд мөнгөө харамлаад өгөхгүй байгааг үсгий. Grok ер нь айгу амар санагдсан. Ингээд шууд хувин заагаал тэгэл айгу хурдан үсгээ гаргаад ирдэг. За ингээд Teddy баавга мөнгөө харамлаад арагшаа сууж байгаа. За юучсан эхлээд бүх зурган дээрээ ингээд гаргуулад авчи. Бүх зургнуудаа ингээд хөдөлгөөнтэй болгоод. За ерөнхийдөө болно гэж үзээд татаж авлаа.
За нэгээ дарааллын дагуу дэлгэцэн дээрээ гаргаж тавилаа. Ингээд эмгэн шуламж нь ингээд залуу эмэгтэй болсон байх юм. Промпт өгөхгүй бол тэгээд энэ мэтчлэн алдаанууд авих гарч ирнэ. За энэ одоо шулан бол яг хэвээрээ байна. За одоо энийг татчих авлаа. Нэгээ дэлгэцэн дээр нь гаргая. Яг 1 минутын бичлэгэнд бол яг ингээд энэ Grok тэгээд миний нөгөө текстээр дуу оруулж байгаа. AI-уд бол яг тэгээд лимит нь яг тэгээд таардаг. Илүү яах юм бол төлбөртэй юм шиг байгаа юм. Тэгээ одоохондоо төлбөрт төлж тэгж авч үзээгүй байгаа болохоор. За одоо ингээд эмгэн шулам ингээд зүүдэлж байгаагаар. Бол бүгдийг хөдөлгөөнд оруулаад бичлэгээ гаргуулад авчлаа. Гэхдээ V3 дээр хийх ёстой хэд хэдэн бичлэг байгаа. Дунд нь ингээд яг дүрээ яриулах хэрэгтэй. Тэгэхгүй бол дандаа ингээд текстээр уншуулах юм бол жоохон уйтгартай. За одоо V3 руугаа оръё. Монголоос ер нь болохгүй байна гэж айгүй хүмүүс комент бичсэн байлээ. Америк нэгдсэн улсад бүртгэлтэй хаяг хэрэгтэй. Тэхийн тулд нөгөө VPN татаад шинээр Америк нэгдсэн улс дээр тааруулж агаад шинээр хаяг үүсгээд тэгээд нэвтрээд ороорой. Би нөгөө солонгосоос байгаа болохоор тэрийг анзаараагүй. Ер нь шууд нэвтрээд орж болж байгаа болохоор зэрэг хийгээд явсан. За одоо ингээд миний хаяг чинь сарын 10-даар 80 кредиттэй энэ мөнгө алга. Өөрийнхөө хаягнуудаа оруулчлаа. За ингээд ороод за ингээд аль хэсгээс нь яг энэ кредитгүй байсан. За энэ кредит үүсчв. За ингээд сар болгоо ингээд 180 кредит ингээд надад ордог. Нөгөө хэдэн бичлэг хийхэд бол хангалттай. За одоо промпт хичүүлж авнаа. Хэлэх үг нь монголоор. За энд захирлна гэдгийг тодтогч. За та хоёр яагаад хоцроод байгаа юм бэ? Ямар нэгэн
Subtitle хэрэггүй гэдгээ оруулахгүй бол ингээ бүрээд ч юм шиг юу ч юм шиг бичиг дандаа гарч ирээд байдаг. Тэрийг заавал тусгах хэрэгтэй. Subtitle хэрэггүй бас зөвхөн зураг л яриулаарай. Дураараа өөрчлөхгүй. Uploaded use image гэд тусгаарай. Subtitle хэрэггүй гэдэг заавал тусгаж бичиж байгаарай. Тэгэхгүй бол ингээд бүрээд ч юм шиг ямар сонин хэлээр ингээд бичиг гарч ирээд байдаг. Тэгээд тэрийг заавал тусгах хэрэгтэй. Тэгээ хэвтэй юм уу босоо гэдгээ угаасаа юун дээр тохируулж болохоор за энийг хуулж аваад за энэ лого орлоо. New project гэд хэрвээ ингээд зураг оруулахгүйгээр ингээд саяны текстээ хуулаад оруулчих болно. Тэгээд AI өөрөө мэдээд бичлэгээ үүсгээ гаргаад ирнэ. Гэхдээ дийлэнхтэй бол ер нь жоохон алдаатай гарч ирдэг учраас яг хүсснээр болдгоо. Тийм болохоор ингээд заавал зураг оруулж үүсгүүл илүү найдвартай. Тэгээд промпт юунд кредитэнд хорон биш. Тэгэхгүй бол ингээд амар кредит идээд байдаг. Миний хэл амар оцолтой төр. За энэ зураг шүү дээ тий. Энийг оруулаад ингээ хэвтэй хэмжээгээр энийгээ сонголоо. Тэгээ энэ бол ингээд тоон байгаа байхгүй юу? Нэг өчгөн нэг гэсэн. Яг 2 3 4 гэд 2 хувилбар 3 хувилбар 4 хувилбараар гарна гэсэн үг юм. За энэ дээр за ингээд оруулчлаа. Тэгээ та хоёр ягаад хоцроод байгаа юм бэ? Манайх буйны газар биш тул гарч муур болгон болж хөөцөлдөж тоглол заа юу гэд орууллаа. Тэгээд нэг муу арга зааж өгье гэвэл хид хэдэн ингээд хаяг үүсгэж хэрэгтэй. Тэгээд тэр хаягнууд дээр ингээд сар болгоо ингээд өнгө кредит 100 юм уу 100 кредит юм уу 180 кредит юм уу ингээд өгдөг. Америк нэгдсэн улсад бүртгэлтэй хаягтай байх юм бол эхний сар нь 1000 кредит өнгө өгдөг. Тэгээд болж өгвөл Америкийн нэгдсэн улс тэр VPN-ийг тааруулж агаад Gmail хаягтай болоорой. Тэгээд өнгөө ашиглаад байж болно. Гэхдээ нэг амар урт насгүй учраас манай Монголд нөгөө юу өгдөг одоо лиценз өгдөг нэг тийм юм гарсан байлээ. Одоо жишээ нь CapCut ирэхийг 9900 төгрөгөөр шеэрлээд share аккаунтод ChatGPT бас ингээд share аккаунт гэд зардаг тийм лиценз зардаг юу байгаа. Тэн дээр энэ Google-ийн V3 одоо 1000 кредиттэй тийм хаяг өөрийнх нь хаяг дээр ингээд үүсгээд хэдүүлээ 100,000 болов. Нэг удаад авчих юм бол сар болгон тэр 1000 кредит ороод явдаг тийм юу байлээ. Би тэн дээрс нэг болоо 2 удаа авсан. Тэгээд үүсгэсэн болохоор зэрэг надад ингээ яг сар болгон 1000 кредит орж ирээд хажуугаар нь бас ингээ зөндөө олон Gmail хаягууд үүсгэсэн учраас өнгөө ингээд кредитүүд ингээ ороод явдаг учраас надаа ингээд шинээр худалдаж аваад явах ямар ч шаардлага байхгүй ингээ өнгөө ашиглаад явж болоод байгаа.
Тэгээд та эдийг бас хэрвээ ингээд цаашдаа иймэрхүү төрлийн бичлэг хийхээр болвол ингээд айгүй олон хаяг үүсгээд тэг ашиглаад яваарэ. Монголоос ингээд угаасаа олон улсын карт нь болохгүй авахд хэцүү хүндрэлтэй тиймэрхүү зүйлүүд айгүй их болдог учраас ер нь тэгээд авчвал амар шүү гэж би санаа өгч байгаамаа. За ингээд надад одоо ингээд нөгөө микрофон зүүцсэн байгаа болохоор ингээд сонсогдохгүй байгаад байгаа. Тийм болохоор зэрэг энийгээ зүгээр ингээд татаад авчи. Болж байгаах гэж бодож байна. За энийг ингээд дэлгэцэн дээр гаргаад авчи. За би энийг угаасаа хайж олж л татчих авах юм байна. За одоо дараагийн зурган дээрээ промпт үсгий. Энэ хоёр загнуулсан. За одоо хамгийн чухал хэсэг рүү оръё. Дарааллаар нь бичлэгээ яг дарааллын дагуу нь оруулнаа. CapCut application руу CapCut application руу ороод цаг ингэж байршуулж агаад шууд эхнээс нь авахгүйгээд татаад оруулчихнаа. Энэ бол ингээд яг дарааллын дагуу цагийн лайн гэхүү. За энийг жоохон багасгаад ингээд явуучих. За дараагийнх нь энэ байсан. Энэ сумаа ингээд байршуулчих хэрэгтэй. Энэ сум чинь ингээд яг одоо юугаар бол маууд юм уу та. Ингээд сум хаана нь яг тэнд ингээд шууд давхардаж ороод байгаа зү. Тийм болохоор сумаа ингээд байршуулчих хэрэгтэй. За зүүдний дараа цочоод тэгсээдсэн. Жохон багсганаа. За тэгсээдсний дараа хоцорсон учраас загнуулад эмгэн шулам пицца идсэн лав хийсэн баавгай шоолуулсан. За тэгээд хагарсан дэлгэцээ зөөж байна. За тэгээ эцэст нь эмгэн шулам манай нийтдээ ингээд цугларч байна. За одоо энэ дундуур би татаж авсан V3 дээр хийсэн бичлэгнүүдээ оруулнаа. За энэ сүүлийн 3 бичлэг. Эхнийх нь энэ твчээ хоцорсон учраас загнуулж байна. За дараагийнх нь ингээд тавьчи лайв хийж байгаа байтал ингээд эмгэн шулам лайв хийгээд за тэгэнгүүтээ хамгийн төгсгөлт нь энэ хоёрын голоор оруулах хэрэгтэй. Дэлгэц хагалсан. За одоо энийг жоохон янзалнаа. За энэ ингээд алдаатай ингээд гроктер хийсэн шууд гар утас урьж яснаа. Энд давхар пиццагаа бариад ингээд 3 гар гарч ирж байгаа учраас энийг шууд катлна.
хэсгээр котлохоор ингээд энэ хэсгээр ингээд хуваагаад бичлэгээ идэвхжүүлээд дундуур нь хуваагаад хэрэггүй хэсгээ дахиж идэвхжүүлээд тэгээд delete товч дарнаа. За ингээд за ингээд 1 минут 27 секундын бичлэг ингээд болсон байна. За одоо энэ дээр шууд текст бичиж текст уншуулна. За тэгээд тэхийн тулд шинээр шинээр нүүр нэгэд за Google AI Studio гэсэн ийм хаяг байгаа. Шууд зүгээр Google дээрээ search хийгээд энийг бичээ AI Studio-г хайх юм бол ингээ гараад ирнэ. За тэгэнгүүтээ шууд ийм нүүр хэсэг гарч ирнэ. Тэгэнгүүтээ энэ Audio with Gemini гэсэн яг энэ хэсэг дээр нь дараад орноо. Тэгэхээр яг ингэж харагдана. Энэ болохоор хүний тийм дуу хоолой үүсгэх боломжтой юм шиг байна. Гэхдээ би нэг ашиглаж үзээг болохоор мэдэхгүй байна. Тэгээд дангаараа нэг дуу хоолой гэдэг дээр нь дараад энэ доотлолт нь болохоор ингээд дуу хоолойнуудынх нь эрэгтэй эмэгтэй хоолойнууд байгаа. Тэгээ би хамгийн дээдлийнхээ сонгож хэрэглэдэг. Тэгээд та нар хэрвээ ашиглахаар бол үг бичээд ингээд уншуулад үзээрэй. За одоо би нөгөө эмгэн шулмын дуу хоолой оруулдаг болохоор эмгэн шулмын дуу хоолойгоо Old Witch шулмыг witch гэдэг англиар ChatGPT-гээс сурсан Old Witch Woman гэд стайлаа ингээд бичиж өгчин. За энэ дээр ингээд одоо монголоор шивж оруулнаа. За би одоо нөгөө юугаа харж агаад за энэ хэрэггүй юмудаа бүгдийг ингээд Excel чи бүгд болцсон учраас Excel-эд за тэгэнгүүт энийг жоохон жижиглээд за ингээд жоохон ингэсгээд ингээд дэлгэцэндээ багтаахын тулд за ингээд за одоо энд ингээд хамгийн түрүүнд мөнгөө дундаасаа гаргаж ирсэн. За одоо бичнэ. Манай дөрөв олсон орлогоо нийлүүлж их л баяртай байв. Манай дөрөв олсон орлогоо нийлүүлж их л баяртай байв. За ингээд энэ ран товч дарахаар одоо дуу хоолой үүсгэж байна. За одоо би нөгөө микрофон зүүцсэн учраас та нарт сонсогдохгүй болохоор би хамгийн төгсгөлд нь ийм болсон гэд оруулнаа. За одоо энийг шууд татаж авна. Гар утсан дээр болохоор ерөөсө болохгүй. Гар утсан дээр ашиглах арга байт юм билээ. Тэрийг YouTube дээр бичээд хайгаад үзээрэй. Тэгээ ер нь бол компьютер дээрээс ингэж татаж авах боломжтой. Гар утсан дээр бол ингэж үүсгэж болж байгаа мөртлөө татаж авч ерөөс болохгүй байгаа. За одоо татаж авсан одоо 27 дахь юугаа ингээд татаж аваад зөөгөөд би энэ дээр ингээд оруулчлаа. За ингэнгүүтээ дараагийн сцен нь болохоор баавгаар ингээ уурлаад мөнгөө харамлж байна. Гэвч баавгаа мөнгөө харамлаж ихэд уурлав. За ингээд үүссэн учраас энийг татаж аваад ингээд зөөгөөд ингээ оруулчих. Дараагийн сцен ингээд зүүдэлж байгаа. Юугаа тусгая?
бичлэгээ. Ингээд ерөнхийдөө бэлэн болж байгаа юм. Би ингээл шивэхгүй, эффект оруулахгүй ингээд яг өөр нь ингээд хийгээд оруулж байгаа. За энийг болсон гэж үзээд татаад барьшууллаа. Яг таарч байна. За ингээд харагдаж байгаа. Ингээ яг V3 дээр үүсгэсэн 3 бичлэг нь доороо ямарч voice байхгүй. За энийг ингээд экспорт хийгээд бэлэн болж байгаамаа. За тэгээ бичлэгтэйгээ хамт байсан та бүхэндээ баярлалаа. Би дараагийнхаа бичлэгээр юу заах вэ гэдгээ комент уншиж агаад оруулах болно. Ер нь зөндөө сэдв байгаа. Тэгээд хэрвээ комментоор орж ирэхгүй байсан ч гэсэн би өөрөө бодож байгаад нэг сонирхолтой сэдв болоод бичлэг бэлдээд оруулнаа. За тэгээд надтай хамт байсанд баярлалаа. Намайг дэмжиж subscribe дарахаа битгий мартаарай. За баяртай. Манай дөрөв олсон орлогоо нийлүүлж ихэд баяртай байв. Гэвч баавгай мөнгө харамлаж ихэд уурлав. Их л ажлын ард гараад маш их ядарсан тул унтаж амарцгаалаа. Маш их ядарсан байсан тул шууд зүүдлэж зүүдний ертөнцөөр аялав. Эмгэн шулам их л сайхан зүүдэлж байлаа. Гэтэл өглөө ажилласаа бүгд хоцроод шууд такси барьж явсан болов. Муур хулган хоёр захиралдаа загнуулав. Та хоёр яагаад хоцроод байгаа юм бэ? Манайх буйны газар биш тул гарч муур хулган болж хөөцөлдөж тоглолцаё. Шулам лайв хий. За манахаас ирж амттай пиццагаа ирээд аваарэ. Хаяг доор оруулна амттай шүү. Од байсан баавгай маань жирийн нэг бамбрууш болжээ. Чи яаж вэ муу муужгаа минь энэ их үнэтэй штэ. Мөргөөд Roblox дотор орчдөг бол би ч оргосон. Муур хулган хоёр өрөө төлж оронд нь эвдэлсэн дэлгэцээ бариад сэтгэл дундуур алхаж явна. Гэтэл эмгэн шулмын эд шид иргэн ирсэн бололтой.